Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ өөрийн гэгэний дайчин гэрлийн эзний үнэнч хүлэг баатар Тэгрилийн түүхийг хүргэж байна. Тэгрил Верцийн удмын язгууртан гэр бүлд мэндэлжээ. Монианы эзэнт гүрэн байгуулагдсанаас хойш Верцийн удам эзэнт гүрэндээ цэргийн авьяас чадвараараа тасралтгүй зүтгэж, Монианы эзэнт гүрний хүч үндэсний аюулгүй байдлыг үеийн үед хамгаалсаар ирсэн байна. Түүний эцэг Гарет нь эзэнт гүрний батлан хамгаалахын сайд мөн эзэн хааны баруун гар байв. Харин авга ах Экерт нь эзэнт гүрний өмнөд хэсэг ба цөхрлийн нутгийн хоорондох хамгийн аюултай бүсэд байрладаг хилийн харуулуудыг хариуцдаг байлаа. Хэдийгээр эзэнт гүрэн хагаран бутарснаас хойш олон мянган жил өнгөрсөн ч Абис болон түүний аимшиг чөтгөрүүдийн аюул занал хийдэл хизээж хол байсангүй. Тэгрил хүүхэд байгаасаа л Люмино хотод цэргийн бэлтгэлд хамрагдаж тулалдах эрдэм, сэлмийн урлаг, морь унах зэрэг төрөл бүрийн байлдааны ур чадварт байнга суралцж байв. Хизээ нэгэн цагт аавынхаа үеийн тугийг залж Монианы хамгийн тууштай үнэнч хамгаалагч нь болох байх гэж гэр бүлийнх нь найдаж байлаа. 16 настайд Тэгрил эзэн хааны айрамд бүрэн үнэнчээр элсэж Гаррисоны айрамын игнэнд оров. Гаррисоны айрамд 4 жил зүтгэхдээ Тэгрил Монианы бараг бүх хэсэгт цэргээ удирдан чиглүүлсэн нь Тэгрилийн командлах, удирдах чадварыг улам хөгжүүлж гэрлийн одонгоор хүртэл шагнуулжээ. Үүний дараа Тэгрил цэргийн гайхалтай авьяас удирдах чадвараараа гэрлийн хүлэгт баатруудын игнэнд нэгдэв. Монианы эзэнт гүрэнд зөвхөн эрчим сургалтанд хамрагдсан хамгийн үнэнч эрэлхэг дайждал гэрэлт баатруудад сонгогдох эрхтэй байсан бөгөөд Тэгрил түүхэнд хүлэгт баатруудын хамгийн залуу гишүүн болжээ. Тэрээр гэр бүлийнхээ алдар суу бахархал мөн Монинчуудын суут баатар байсан юм. Түүнийг Монианы түүхэнд үлдсэн өмнөд үеийнхний нэр дайжид шиг баатар болно гэж бүгд итгэж байлаа. Гэсэн ч цөөн хүний амьдрал саад тотгоргүй дардан байдаг билээ. Од мандах гэж байна гэж хүн бүр бодож байтал удалгүй Тэгрилд хүчтэй цохилт ирэв. Үржил шимгүү нутагт Абисын чөтгөрүүдийг газрын хөрснөөс арчих тулалдаанд Тэгрил гэрлийн тушаал болон хилийн хамгаалагчдаас бүрдсэн айрамд 2 дугаар хорооны командлагчаар зүтгэж байв. Тэрээр тулалдааны талбарын зүүн жигүүрт байрлаж чөтгөрийн айрам руу дайрчээ. Гэвч командлын төвийн алдаанаас болж түүний 2 дугаар хороо ганцаараа тулалдааны гүн рүү орж чөтгөрийн зэрэгт бүслэгдсэн байна. Үүний дараа командлын төв 2 дугаар хороонд зарим цэргүүдийг ардаа үлдээж арын хамгаалтанд аваажиж чөтгөрийн бүслэлтийг эвдэн гарахыг тушаажээ. Энэ үед Тэгрил цэргүүдтэйгээ үлдэн хамт өгөхөд бэлэн байсан боловч өөрөөс нь ахмад туршлагатай командлагч Роланд түүнийг өдөрдөж байсан үндсэн айрамтайгаа хамт ухар гээд өөрийнхөө цөөн хідэн дайжидтай чөтгөрүүдийг аргацааж тэдэнд цаг ожиж өгье гэж ятгажээ. Өөрийн бэртэж гэмтээгүй цэргүүдийг авч үлдэхийн тулд Тэгрил дурамчхан зөвшөөрөн цэргүүдээ ухраав. Тулалдааны дараа эзэнт гүрний өмнөд хэсэгт байрлах үржил шимгүү нутагт удаан оргонсон чөтгөрүүдийн айрам бүр мөсөн устсан ч 2 дугаар хороо их хэмжээний хохирол амсан амьд гарч ард нь үлдсэн хэсэг нь хөрснөөс арчигдсан байв. Газраар хөглөрөх цогцос нуур мэт тунсан цусыг хараад Тэгрил гаргасан шийдвэрийнхээ төлөө асар их гэмшжээ. Энэхүү тулалдааны дараа удирдлагын төвшнийхэн өөрсдийн алдааг нуун дарагдуулахын тулд 2 дугаар хорооны цэргүүдэд зохих хүндэтгэлийг өгөхөөс татгалзаж, оронд нь тэднийг гавьяа цолын төлөө шунан шаардлагагүй золиос гаргасан дуулуургүй хэмээн зарлав. Дараа нь тэд Тэгрилийг дуугүй байлгахын тулд одон медаль албан тушаал ахиулахыг оролджээ. Бүтэлгүй тэмцэл гэр бүлийн дарамт шахалтыг мэдэрсэн Тэгрил Монияг орхин хүүт даасан хойд зүгийн хөндөд ирэв. Тэрээр мөс цасанд хужигдсан хойд зүгийн эрлхэг Чангаовг аймагуудтай гүн нөхөрлөл тогтоож мөр зэрэгцэн олон удаа тулалдсаар хамгийн чухал зүйлийг ойлгож авчээ. Энэ нь тулалдааны үр дүнгээс илүү нөхдийг нь амь чухал гэх ухаарл байлаа. Учир нь бид эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалахын тулд тулалддаг. Хэрв тулалдах нь зөвхөн золиослохыг хэлдэг бол ялалт утгагүй билээ. Үүний дараа Тэгрил Мониянд буцаж ирээд гэрэлт баатруудын игнэнд эргэн орж олон жилийн турш хүлэгт баатруудын удирдагчаар зүтгэж Мониянд дах бүх зүйлийг өдөр ирэх тусам шийдэмгий зоригтойгоор хамгаалах болжээ. Тэдний ардын аман зохиолд харанхуй нөмөрсөн газар, харанхуй көөх, хүн бүрийг удирдан чиглүүлэх үүрэн гигэн дайчин заавал байх болно хэмээжээ.